За сайн байцгаана уу. За оператор болон функц дахин тодорхойлохыг үзье. За функцийн нэр эсвэл оператор ижил хамрах хүрээний хувьд нэгээс илүү тодорхойлолтыг зааж өгөх боломжийг олгодог. За олгодог бөгөөд үүнийг функц дахин тодорхойлох ба оператор дахин тодорхойлох гэж нэрлэдэг. За дахин тодорхойлох гэдэг нь өмнө зарласан функцтэй ижил функц тодорхойлох юм аа. Энэ болохоор ижил нэртэй функц тодорхойлох гэж хэлж байгаа юм аа. За функц дахин тодорхойлох. За ижил хамрах хүрээнд гэдэг чинь одоо нэг блок дотор л гэсэн үг шүү дээ ерөнхийдөө. Ижил хамрах хүрээнд функцийн нэрэнд олон тодорхойлолттой байж болно гэдэг нь энэ гэсэн үг. Хэдүүлээ байгуулагч функцээр жишээ нь line гэдэг олон янзаар бичиж өгч байгаа шүү дээ. Параметртэй, параметргүй гэдэргээд тэрнтэй адилханаар ер нь бол ингээ print гэдэг функцийг олон янзаар бичиж өгсөн байна энэ дэр. За тэгэхээр функцийн тодорхойлолтод параметрын жагсаалтанд байгаа параметрийн төрлүүд эсвэл тоогоор хоорондоо ялгаатай байх ёстой. За жишээ нь эдний одоо төрлүүд нь ялгаатай байна тийм ээ. Нэг параметртэй мөртлөө төрлүүд нь ялгаатай. За эсвэл яг int энэ нь болохоор int байвал чинь 2 int ч юм уу эсвэл int float ч юм уу. Тийм өөр параметруудтай байх ёстой гэсэн үг. За төрлүүд эсвэл тоогоор хоорондоо ялгаатай байх ёстой. За энэ тэрийг нь хэлчихэж байгаа. Зөвхөн буцах төрлөөр ялгаатай функцийг дахин тодорхойлж болохгүй. За жишээ нь энэ int мөртлөө энэ нь буцах төрөл нь одоо юу чи string байх юм бол болохгүй гэсэн үг. Параметрууд нь заавал өөр байх хэрэгтэй. За одоо энэ би чинь ашиглаж байгаа print data гэдэг объект pd гэдэг объект үүсгэжингүүтээ pd-ийн print 5, pd-ийн print 10, print hello гэж туршиж үзэхэд яг ингэж тус бүртэнд дуудаж болж байна гэсэн үг. За саяныхыг туршиж үзье. За энийг болохоор заавал класс доторч биш функцийг болохоор шууд ингэж тодорхойлж болно. За void бид нар энд сая класс дотор бичсэн шүү дээ. Энэ дотор ингэж бичсэн. За класс доторч шууд ч бичиж болно ер нь бол. За print гэдэг функц байна. Тэнгүүтээ энэ нь болохоор int e гэдэг тоо авдаг. Тэгээд энэ дотроо хэвлэдэг. Cout e-гээ хэвлэнгүүтээ end л авчдаг. За end line гээд ингэж бичиж болно гэсэн үг. За энэ тэгвэл int ab хичээлд ab гэдэг хоёр таа авдаг. Тэнгүүтээ энэ болохоор заагаа хэвлэнгүүтээ дунд нь таслал авангуудаа b-гээ хэвлэдэг. За ер нь бол адилхан нэртэй функцүүд явж байна. Тэгвэл энд болохоор одоо float ч юм уу за хамаагүй бүр string-ийг оруулчих. За string гिचгэнгүүтээ s гээд энтэй s-ийг хэвлэдэг. За одоо болохоор нэг арай өөр юм турч үзье. За ингэж болохгүй гэдгийг турч үзье. За энэ дотор буцаадаг. Тэнгүүтээ энэ бол string-ийг авдаг. За тэгээд энэ return tag гэж ингэдэг байлаа гэж бодъё. Тэгэх юм бол одоо энэ дээр алдаа цаана. Яагаад гэвэл энэ хоёрынх нь одоо яг параметрууд нь яг ижилхэн юм байна. Тийм учраас тэр ингэж болохгүй гэсэн үг. За ингээ алдаа тааж байна. Яг ингэж болохгүй гэсэн үг. Параметр нь ижилхэн байж болохгүй. Нэр нь ижилхэн байгаа бол параметр нь ижилхэн байж болохгүй гэсэн үг. За харин энэ тохиолдлуудад болно гэсэн үг. Энэ эднийг арилгах хэрэгтэй. Ингээ print гээд за 100 гэдэг тоо хэвлэе. За дараа нь болохоор за 100 200 гингүүтээ энд нь болохоор 300 хичээ. За ингэвэл энэ чинь 3 өөр зүйлийг дуудана гэсэн үг. Энэ нь болохоор яг энэнийг нь дуудаад, энэ нь болохоор энийгээ дуудаад, энэ нь болохоор энийгээ дуудана гэсэн үг. За одоо ажиллуулж үзэх юм бол 100 гэж хэлээд 120 гээд 300 гэж хэлнэ гэсэн үг. За ингээд. За ингэж дахин тодорхойлж болох нэ. Энийг бас мэдээж класс дотор ч гэсэн яг адилхан гэсэн үг. За A гэдэг класс байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол ер нь бол класс дотор ч байсан яг адилхан нэртэйгээр олон функц гэж бичиж болдгоо гэсэн үг. За тэгэх юм бол одоо болохоор A гэдэг A даралцсангуудаа A-гийн tag гэж дуудах шаардлагатай шүү дээ. Эднийг дуудаж чадахгүй юм. Яагаад гэвэл бүгд private шүү дээ нэрээ. Одоо энийг public болох хэрэгтэй гэсэн үг. Public. За одоо ингэ ажиллуулах юм бол бас болно гэсэн үг. За функцийн хувьд бол ийм. За одоо харин оператор дахин тодорхойлох. За оператор дахин тодорхойлох нь
тусгай нэртэй функцүүд юм аа. За оператор гэсэн түлхүүр үг. За үг тэгээд дараа нь операторын тэмдгийг тодорхойлно. За бусад функцийн нэгэн адил буцаах төрөл параметрын жагсаалттай байдаг. Гэхдээ гол нь ганц ялгаа нь болохоор функцийн нэр нь оператор гэдэг. Урдаа оператор гэдэг түлхүүр үгийг ашиглаад тэнгуүтэй функцийн нэр нь ингээ оператор ийм байдаг гэсэн үг. Операторыг ашиглаж одоо ямар нэг үйлдэл хийн гэсэн үг л дээ. Ер нь бол хоёр бокс объект нэмэхэд ашиглаж болох нэмэх операторыг зарлаж за эцсийн бокс объектыг буцаана. За энэ болохоор team operator дахин тодорхойлсон байна. За гишүүн бус функц эсвэл гишүүн функц гэж тодорхойлдог. За хэрвээ дээрх функцийг гишүүн бус функц гэж тодорхойлбол хоёр параметртэй тодорхойлно. Тэнгүүтээ ингээ friend гээд за боксын найз функц гээд тэгээд оператор тодорхойлох гингүүтээ за энэ хоёроо ингээ авчна гэсэн үг. За ингэж бас тодорхойлж болно гэдгийг харуулж байгаа. За одоо угаасаа доорн зөндөө жишээ байгаа турш үзнэ. За бокс маань за ийм байна. Тэнгүүтээ байгуулагч юм байна. Тэгээд нэг нэмэх операторыг энд дахин тодорхойлсон байна. Энэ яг юутай адилхан? Нөгөө хуулагч байгуулагчтай адилханаар ингээд const тогтмолоор заалтаар ингээд оруулаад ирчихнэ гэсэн. Тэнгүүтээ return гингүүтээ шинэ box object үүсгэнгүүтээ тэрийгээ одоо өөрийнхөө lent дээр нэмдэг B-гийнх нь lent-ийг нэмээд өөрийнхөө одоо breed дээр B-гийнхаа breed-ийг нэмээд өөрийнхөө height дээр B-гийнхаа height-ийг нэмэнгүүтээ энэ байгуулагчаа дуудаад тэгээ шинээр box object үүсгээд буцаачиж байна гэсэн үг. За одоо энд ингээд туршиж үзэж байна. За box 1 box 2 гэх юм уу 1 2 3 4 5 6. Тэгээд энэ box шинэ boxтой болохоор box 1 дээр нэмэх нь 2-ыг хадгалаад за энэ нь болохоор энэ операторыг дахин тодорхойлохоор хийгдэж штэ энэ үйлдэл нь. Яг тэгвэл бид нар нэмэх операторыг дахин тодорхойлох гэдэг нь яг энд ингээд ашиглагдаж байгаа байхгүй юу. Зүгээр ингээд нэмж байгаа юм шигээр хийчих болдог болгоно гэсэн үг. За тэгвэл энэний хариу нь болохоор энэ box гэдэгтэй нөгөө хуулагч байгуулагчаар нь дамжаад орчно гэсэн үг шүү дээ. За тэрний дараа бид нар box-ийнхоо lent breed height-ийг хэвлэхэд 5 7 9 болно гэсэн. Одоо 1 дээр 4-ийг нэмээд 1 дээр 4-ийг нэмчихэж байгаа ш. Дараа нь 2 дээр 5-ыг энд нэмээд 3 дээр 6-ыг энд нэмээд 5 7 9 гэж гаргана гэсэн. За одоо энийг турш үзье. За class. За хэдлээ box гэхгүй цэгээр үзье л да. За position гэж. За position гэдэг класс маань энэ байрлал гэсэн үг. Тэнгүүтээ энэ нь болохоор за public int за public-аар навчий дөө. Public int x y date гэсэн 3 цэгтэй. Одоо юу огторгуйн байрлал гэсэн үг байхгүй юу? Одоо 3D байрлал гэсэн үг юм бол. За энэ тэгээ бүхэл том. За ботхай том болгоч дөө. За ийм дотроо x y z гэсэн 3 тоо хадгалдаг ийм position гэсэн класс байна. За энэ болохоор байгуулагч нь болохоор position гэж мөтэй float x float y float z. За энэ дээр ингэж нөгөө ингэж утга олгохыг хийж болно. За ингэж утга олгохдоо гэхдээ адилхан нэртэй байсан ч бас ингэж утга олгож болдог байгаа шүү. DC-г яг энэ утга олголтын дээр болохоор DC-г ашиглахгүйгээр ингэж утгыг өөрчилж болдгоо. Болдог шиг санагдчихээн. Гэхдээ юу ч гэсэн туршаал үз. Болдог л гэж санагдчихээн да ямар ч байсан. За инхээр угаасаа бие бичиж өгөх шаардлагагүй гэсэн үг. Яа тэгвэл угаасаа энд бүх үйлдэл хийж байгаа учраас. За ингэж ямар ч гэсэн утгыг авдаг. Тэнгүүтээ за оператор нэмхийг за энэ утга буцаана энэ ба дахиад нэг байрлал буцаана. Тэнгүүтээ оператор нэмэх операторыг дахин тодорхойлчоо. Энэ болохоор const тэгээд const position гिचгүүтээ заалтаар байрлал авна. За тэнгүүтээ return хичээд position гिचгүүтээ за x дээр нэмдэг нь p-гийнхаа x-ийг нэмээд за өөрийнхөө y дээр нэмдэг нь p-гийнхаа y-ийг нэмээд z дээр нэмдэг нь p-гийн z-ийг нэмээд энэнгээрээ энэ гарсан утгуудаар нь шинэ байрлал үүсгээд буцаачна. За одоо энийг турш үзье. За энд нь хэвлэдэг функц бичиж идөө. Void print хийдэг функц биччихэнгүүтээ энэ болохоор cout x гिचэнгүүтээ зай авангуудаа
Y-гээ хэвлээд за биш таслаавна. Таслаавъя. Тэнгүүтээ энд нь Z-тэй хэвлэнэ. За энэ гадна талд нэм хаалттайгаар хэвлэдгээр хийчихье. За ингээд за одоо энэ дуусных дараа энэ л авна шүү дээ. За ингэж хэвлэдэг функцийг бичиж. Тэгвэл бид нар одоо шууд print гэдэг функцийн дутаал хэвлээд байна гэсэн үг шүү дээ. За position. За position за p1 position гिचэнгүүтээ энэний болохоор за 1 2 3 гэдэг байрлал дээр байл та. Тэгвэл p2 нь болохоор 11 12 13. За ийм бай. Тэгвэл position гिचэнгүүтээ p тэнцүү болохоор p1 дээр нэмдэг нь p2. За ийм байна гэсэн үг. За ингэнгүүтээ одоо хэвлээд үзье. p-гээ print хийчих. За тэр print дотор хэвлдэг үйлдэл хийх юм байгаа учраас ингээ ажиллуулахад энэ нь одоо 12 14 16 гэнэ. За 12 14 16 гэдээ хэвлчихэж байна. За бид хэвлэн хасахыг бичиж үзье. Хасахыг бичих юм бол болохгүй. Яагаад гэвэл бид нар хасах операторыг дахин тодорхойлоогүй учраас болохгүй гэсэн үг. За одоо харин хасах операторыг дахин тодорхойлж туршиж үзье. Яг энэ нэмэгтэйгээ адилханаар хийнэ ер нь бол. За хасах операторыг ингээд одоо болохоор нэг friend найзаар нь одоо туршиж үзэх чинь л да энүүгээр туршиж үзэх гэж байгаа маа. За энэнийхээ тодорхойлтыг болохоор дээр нь хийгээд өгчнө. Friend гээд энэ нь болохоор найз гингүүтээ ингээд хийгээд өгчнөө. За ингээд болоо гэсэн үг. За тэнгүүтээ энд нь болохоор зүгээр position гингүүтээ энэ хоёр ширхэг параметр авна шүү дээ. За A B гэж. За B. Тэнгүүтээ энэ A B. За энэ дээр болохоор заавал ер нь бол нэрийг бичиж өгөх шаардлагагүй. Тэгвэл ерөнхийдөө ямар төрөлтэй юм оруулж өгөх вэ гэдэг мэдээлэл нь л байхад болно гэсэн үг. За энэ дээр болохоор харин заавал нэрийг бичиж өгнө. Тэгээд за одоо хасахыг дахин тодорхойлох гэж байгаа шүү дээ. Энд хасахаа дахин тодорхойлох бичнэ. За тэгээд position гिचгүүтээ x-с одоо энийг хасдаг нь биш x-с гинэ. A-гийн x-с хасдаг нь B-гийн x. A-гийн y-гээс хасдаг нь B-гийн y. B-гийн y. A-гийн z-с хасдаг нь B-гийн z гэсэн үг болчихно. За ингээд ер нь бол хасах операторыг дахин тодорхойлж гэнэ гэсэн үг бай. За одоо бол хасаж болно гэсэн үг шүү дээ. За ингэж хасъя л та. Тэнгүүтээ энийг P3 хүчээ. Тэгээд P3-ын print гээд үзье. За ингээд бол за ингэ болж байна. Чи бүгд хасахаараа гарна шүү дээ. Яг тэгвэл 1-ээс 11 хасахаар ингээ хасахаар гэж гарчна гэсэн үг. За ингээд нэмийг хасах үржих хуваахыг ч гэсэн ер нь адилхан ингэж хийж болно. Эсвэл гадна ингээд тодорхойлж болно. Эсвэл дотор нь ингэж тодорхойлж болно. Ялангуяа нь ч тодорхойлж болно гэсэн үг. За энд болохоор нэмхийн жишээ нь байна. За одоо энд болохоор ямар операторууд дахин тодорхойлогдож болдог вэ гэдгийг харуулж байна. За дахин тодорхойлогддоггүй операторуудаа. За тодорхойлогддог нь болохоор эднэр байна. Нэмэх хасах үржих хуваах хувь гээл энэ тэнгуүтэй ингээд эднэрийн дахин тодорхойлогддог. Харин энэ чи юу гэдэг вэ? За энэ хоёр тодорхойлох зэгтэй болон энэ эднэрийг дахин тодорхойлж болохгүй. За бусдыг нь ер нь бол болно гэж ойлгож байна. За одоо жишээ үзье. За одоо нэгтийн оператор, унаар оператор. За нэгтийн оператор гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэг л операнд ашигладаг операторыг хэлж байгаа маа. Энэ чинь ганцхан А гэдэг тоо яг иймэрхүү байдлаар ашиглагдгийг нэгтийн гээд унаар оператор гэж байна. За энийг болохоор за нэгтийн операторууд нь нэг операнд дээр ажилладаг ба зөвхөн дууцсан объект дээр л ажилладаг. Угаасаа ганцхан операнд юм чинь дууцсан дээр л ажиллана шүү дээ.
Тэнгүүтээ нэмэх хасах энэ not зэрэг байна гэдэг. За одоо энэ дээр жишээг нь харуулсан байна. Яах вэ? Биеийг нь бичээгүй байна л да. Бүгдийг нь ингээл орхигдсан байна. Биеийг нь тэгээд угаасаа бичиж штэ. За одоо энийг туршиж үзье. За энэ дээрээ шууд туршаад үзчихье та. За одоо энийг зүгээр арилгаад яач. Бүгдийг нь дотор нь бичдгээр хийчихье. За энэ болохоор нэмхийг туршиж үзсэн байгаа. За хасахыг нь болохоор ингээд туршаад үзчихье. За хасах болгонгуудаа энийг хасах. За үржих хуваах нь ч гэсэн адилхан гэсэн үг. Гэтэ үржих хуваах нь угаасаа дараа нь ингээд үтчихнэ. За одоо нэгтийнхээ туршиж үзье. За нэгтих байх юм бол энэ юм оруулж ирэх шаардлагагүй гэсэн үг. Ямар нэгэн дахиад байрлал оруулж ирэх шаардлагагүй. За нэгтийн хасахыг гэдэг чинь бүгдийг нь хасах болгоно гэсэн үг шүү дээ. Return position гэдэг чинь хасах x гээд хасах x, хасах y, хасах z бутаач гэсэн үг ээ. За энийг одоо хэд удаа copy paste чи. За дараагийнх нь not. За not-ыг бол бас хасахаар л хийчих. Гэтэ одоо энэ дээр одоо not болгоно гэхээр яг нь not-ыг чинь одоо бүүлэн төрлийн чинь ямархан арай өөр одоо цэг дээр чинь not үлдэх гэж жоох утгагүй шүү дээ. Гэхдээ зүгээр туршаад тэр нь болохоор яг хасахуудыг буцаад гэж зүгээр туршаад үзчихье. За нэмэх, урдаа нэмэх. За энэ хоёрын нэг ийм юм байдаг шүү. Урдаа нэмэхтэй байх юм бол бид нэр энд нь юм бичдэггүй. За харин ардаа нэмэхтэй байх юм бол энд нь ийм гэж үчиж өгдөг. За хэрвээ энийг бичиж өгөхгүй бол яах вэ гэхээр энэ хоёр яг ялгаагүй болчих шүү. За энэ хоёрын хооронд нь ингээ ялгаж өгөхийн тулд тэгж байгаа шүү. За тэнгуүтээ нэмэх. За одоо int ирч юм ингээд биччихнэ гэсэн үг ээ. Тэнгуүтээ хасах. За энд нь болохоор за тэр бол хувьсгчийн нэрний хамаагүй. За нэмэх гэдэг чинь яах вэ гэхээр энэ штэ нэмдэг нэг. Биш нэмэх гэдэг чинь энэ биш шүү. За энэ доор нь яаж харуулсан байна уу? Харуулаагүй. Нэмэх гэдэг нь болохоор юу гэсэн үг? Өөрийгөө өөрчилнө. За эднээс ч яг өөрийгөө өөрчлөхгүйгээр ингэж хийж болно. За харин нэмэхийн үед болохоор шууд имийг буцаахгүйгээр арай өөрөөр хийдэг байгаа. За нэмэх энэ чинь ардаа нь лөө. Урдаа авахаар шууд өөрийнхөө утгыг өөрчилнө гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр x өөрийнхөө утгыг өөрчлөөд x, y, z ингэнэ гэсэн үг байхгүй юу? Өөрийнх нь утга нь өөрчлөгдөн шүү дээ. Энийг ашиглаж байгаагийнх нь утга нь өөрчлөгдөн. Нэмэхтэй тохиолдолд. Тэгэнгүүтээ бид нар одоо энийг буцаачнаа гэсэн үг. За заагч дээрх утгыг нь буцаана гэдэг чинь одоо ингээ өөрийгөө нь буцаачж байгаа гэсэн үгийн хэлбэр нь. За энэ үлдсэн угаасаа за энийг бас нэг туршиж үзснэ. Энэ хасахтайг нь бичихгүй орхичих. За ингэж болно. Эсвэл зүгээр за ер нь ингэдэг үлээ да. Гэхдээ энийг дараа нь өөрчилж болно. Юу ч гэсэн ингэ туршаад үзчихье. За энэ дээр болохоор ардаа байна гэдэг чинь энэ чинь болохоор ард нь байгаа шүү дээ. Ардаа байна гэдэг чинь эхлээд яг өөрийнхөө утгыг буцаана гэсэн үг. Тэгхийн тулд хэлээ position гээд нэг p гэдэгтээ эннийхээ утгыг хадгалчих л да. За өөрийгөө хадгалчих гэсэн үг. Тэгэнгүүтээ одоо энэ x нэмэх гэдгийг хийн штэ. Y нэмэх өөрийгөө нэмэгдүүлчихнэ. Z нэмэх. За өөрийнхөө утгыг ингэ нэмэгдүүлчлээ. Тэгээд яах вэ гэхээр эндээ p-гээ буцаа. Яг өөрийнхөө одоогийн утгыг буцаажингуудаа дараа нь энэ үйлдэлийг хийж байгаа гэсэн үг юм бол. За ингээд одоо туршаад үзье. За одоо p1 за энэ нэмэх хасахыг бас туршаад үзэх юм чи арилгачих. За энийг ингэ арилгачих. За p1 нь нэмэх гэх юм бол за эндээ ингээд p1 нэмэх гिचмүүтэй print хийчих. Энэ дээрээ print хийчих. За тэрнийхээ дараа болохоор p1 дээрээ print хийчих. За тэгэх юм бол за p1 нэмэх гэх юм бол ингээд эхлээд яг
өөрөө хэвэндээ байгааз хэвэндээ байна гэдэг чинь болохоор яадаг ч угаасаа эхлээд өөрийнхөө утгыг ашиглацсангуудаа дараа нь нэг үйлдэл хийснийхаа дараа нэмэгдүүлдэг гэдэг шүү дээ. За тэгээд энд болохоор яг шууд хэвлэхэд өөрийнх нь утга нь гарч ийн. За дараа нь зүгээр ямар ч үйлдэл хийгээгүй мөртлөө хэвлэхэд яг нэмэгдүүлсэн утга нь гарч ийна гэсэн үг. Тааш ийм ардаа нэмэгтэй байх юм бол ингэн. За харин урдаа нэмэгтэй байх юм бол яг шууд өөрийнх нь утгыг нэмэгдээд хэвлэгдэнэ гэсэн үг. За ингээ 2 3 4 2 3 4 гэж. За энэний ялгаа нь юм байна. Хасах бас адилхан шүү дээ. Яг л ингээд хийчихнэ гэсэн үг. Мэдээж энэний хооронд хасах гээл хийчихнэ гэсэн үг. Тэрийг угсаа адилхан юм чинь орхичоо. За энэ хасах энэ хоёроо туршиж үтээ. За хэрвээ ноттуулаад эсвэл хасагдуулаад принт хийвэл яах вэ гэвэл хаалтаа хийж өгье. Хаалтаа хийж өгөхгүй болохоор эндээс гарч ирсэн дээр нь нот хийж байгаа юм шиг болчихж байгаа юм. За хаалтаа хийж өгөөд ингэх юм бол хоёулаа адилхан хасах нэг ингэж хэвлэн штэ. Яагаад гэвэл бид нэр энэ тодорхойг нь яг адилхан бичдэг учраас. За ер нь бол энэ нот дээр чинь яг энэ тоон дээр жоохон байралтай жоохон утгагүй болж байгаа болохоос ер нь нот дээр хийхээр бол ингэж энэ дотор нь өөрийнхөө ямар нэгэн үйлдэлээ хийгээд бичиж болно гэсэн үг. За харин хасахын хувьд бол угаасаа ийм гарна штэ. За энэ дээр ингэж туршиж үзлээ нэгтийнх нь. Хасахыг нь угаасаа энэтэй адилхан болохоор орхичлоо. За дараагийнх хоёртын оператор дахин тодорхойлгоо. Хоёртын оператор буюу binary операторууд нь хоёр операнд дээр ажилладаг нэмэх хасах үржих хуваах нэн доор XOR гэдэг эднэр гэсэн үг. За ингэж бичиж болно эсвэл ингэж бичиж болно гэдгийг биш ингэж бичиж болно эсвэл ингэж бичиж болно гэдгийг угаасаа бид нар үзсэн шүү дээ. За энийг угаасаа туршдсан учраас орхичоо энэ гэсэн үг шүү дээ. Манай энийг маань хэлж байна гэсэн үг. Нөгөөх нь болохоор friend функцийг ашиглаж бичснээ хэлж байгаамаа. За энийг бас ингэ нэмэх хасгаа туршиж үзсэн болохоор орхичоо. Үржих хуваахын хувьд ч гэсэн адилхан. Угаас зүгээр энэ тэмдгүүдийн үржих хуваах XOR гэж болгоол болоо гэсэн үг. За энэ хоёртын операторууд бол имээ. За харьцуулсан оператор дахин тодорхойлгоо. За харьцуулсан гэдэг нь манай эднэрийг хэлж байгаа юм. За энэ бас ер нь бол ингээд яг энэ оператороо бичиж чинь гэсэн үг. Гэхдээ мэдээж бас нөгөө нэмэгтэй адилхан ингэж бичиж болно. За тэгээд буцаах утга нь бол харьцуулж байгаа учраас бүүлэн утга буцаана гэдгийг хийгээд өгчнө. За ингээд болоо гэсэн үг. Яг энтэй ер нь бол адилхан. Гэхдээ ялгаа нь гэвэл бүүлэн утга буцаад гараал ялгаатай. Тийм болохоор нэг дээр нь л жишээ авч. Тэнцүү гэдэг операторыг туршаад үзье. Тэгэхээр бүүлэн утга буцаана гэдэг. За энтэйгээ жишиж үзнэ гэсэн үг шүү дээ. За x нь тэнцүү px тэгэнгүүтээ бас y нь тэнцүү py бас z нь тэнцүү p-ийн z байх юм бол үнэн гэж буцаана. За хэрвээ юуг нь тэнцүү байх юм бол юм. За тэнцүү биш байх юм бол ингэ штэ. Гэхдээ энд биш ороор очино. Яагаад гэвэл аль нэг нь л өөр байхад тэр чинь тэнцүү биш гэсэн үг штэ. Тийм учраас ингээ ороор бичиж чинь гэсэн. За тэгээд бас энэ баг гэдгийг тэгээд өөртөө ямар тохиолдолд баг байх юм гэдгийг өөртөө бодоод бичнэ гэсэн. За гэтээ энэ цэг дээр яг алийн баг гэж хэлэх юм тэгээд яг өөртөө тухайн тохиолдолдоо зориулаад бичнэ. За жишээ нь хоёр хэмжээс цэг дээр бодож үтээ л да. Одоо энд жишээ нь энэ цэг байлаа гэж бодъё. Энд жишээ нь хэд чинь. За 10 гэсэн цэг байлаа гэж бодъё. Тэгэх юм бол энд байгаа цэг. За энэ болохоор 5 гэдэг цэг байлаа гэж бодъё. Тэгэх юм бол энийг яг баг уу их үү гэж хэлэх нь аягүй эргэлзээтэй шүү дээ. За x-ийн хувьд бол их байна. Харин y-ийн хувьд бол бага байна. За ийм юмшгүй юм гарч болохоор би тэр энийг нь бичээд нэг арай өөр дөр турч өгдөө. Зөвхөн ийм тохиолдолд бид нар одоо жишээ нь багт нь төрөв буцаад гэж хийж болно шүү дээ. Яг хоёулаа баг тохиолдолд баг гэж үздэг. За бусад тохиолдолд баг гэж үздэггүйгээр ер нь бол хийж өгч болно гэсэн үг. За тэгвэл бидний хувьд яг 3 байрал дээр шалгаж байгаа болохоор гуруулаа баг тохиолдолд дээр нь хийж үзье. Тэгэхгүй болохоор угаасаа нэг жоохон эргэлзээтэй болчихж байгаа зү. За ингэнгүүтээ гуруулаа баг байх хэрэгтэй гэдэг ингэж бас хийж болно гэсэн.
За ингэж. За ингэж хийж болно. За одоо туршиж үзье. Шууд теот хийчихье. Тэнгүүтээ P1 нь P2-оос багуу. За энийг хаалт дотор хийгээд өгчээ. Энд чинь үнэн шүү дээ. Яг бүгд бага байна. Тийм учраас үнэн буюу 1 гэж хэвлэнэ гэсэн үг. За авангуудаа. За P1 нь P2-тэй тэнцүү юу гэвэл худлаа. Тийм ээ, худлаа гэж хэвлэш. Яагаад гэвэл бүгд тэнцүү биш болохоор худлаа гэж хэвлэнэ. За харин одоо P1 нь P2-оос ялгаатай юу гэдэг нь болохоор үнэн шүү дээ. Яагаад гэвэл аль нэг нь ялгаатай байхад тэр чинь үнэн гэж буцаах байдлын чинь ер нь бүгд ялгаатай юм чинь үнэн гэж буцаанаа л гэсэн үг. За одоо туршиж үзвэл за эхнийх нь үнэн бүгд бага учраас үнэн. Хоёр дахь нь худлаа. Бүгд ялгаатай байна. Гурав дахь нь үнэн. Эхнийх нь хэл шууд өөр болчих. За ингээд хийчнэ гэсэн үг. За энэ би энэ жишгийг ойлгосон байхаа гэж бодож байна. За paint-а гаргая. За ингээд хийгээд өгчнө гэсэн үг. Мэдээж бас нөгөө өмнө нэмэх хасахтай адилхан ингээ хоёрыг ашиглаад бас ингэж хийж болно гэсэн үг. За одоо шифтлэх гинэ. За энийг болохоор ингэж ашиглаж өгч болно. Энд чинь орол гаралтын бүр энийг хэвлэхээ хүртэл ингэж хийж болно гэсэн үг байхгүй юу? За одоо ингэнгүүтээ шууд ингэж болно. За одоо би чинь position shift ер нь pin 1 гэж хийж өгдгөр хэвлэдгээр хийж өгч болно гэсэн үг байхгүй юу? За тэрийг одоо яаж хийхээ туршиж үзье. За энийг шууд copy нэ. За O stream гэдэг чинь болохоор оролтын урсгал, E stream гэдэг нь болохоор O stream гэдэг нь output stream буюу гаралтын урсгал, энэ болохоор input stream гэдэг оролтын урсгал гэсэн үг. За яг энэ оролтын урсгал, гаралтын урсгал гэдэг чинь болохоор гаралтын урсгал, оролтын урсгал гэдэг чинь энэ Cout чинь өөрөө гаралтын урсгал шүү дээ. Ер нь гаралтын урсгал байхгүй юу? Тийм болохоор ингээд яг энэ нь Cout орж ирэнгүүтээ яг Cout-аар Cout-ыг эргээ буцаачнаа гэсэн үг. Ер нь бол энд нь Cout орж ирээ Cout-ыг буцаачнаа л гэсэн үг. За энийг туршиж үзье. За энэ болохоор хоёулаа friend функц байна. За энийг ингэнгүүтээ за ингээд за энэ нь болохоор position болгочих шүү дээ. Бид нэр position-аар явж байгаа юм чинь. За position. За энэ нь болохоор ийм байсан ч болно, ийм байсан ч болно, нэг ялгаагүй гэсэн үг юм бол. За ингэнгүүтээ одоо энэ дор энийг яг хэрэгжүүлээ л та. За friend-ийг нь арилгаад тэнгүүтээ ингэ чинь энийг шууд авч орно. Ингээд за энийг оролтын урсгал учраас O гэчихё. Эсвэл out ч юм уу. За ингээд нэрлэлч. Тэнгүүтээ энд нь out гэдгээ энэ ямар энийг ер нь яаж нэрлсэн болно л та. Ингэнгүүтээ тэгээд ингээд хэвлэлцнэ гэсэн үг юм бол. А гэхдээ энэ дээр энийг одоо p гэчихье. Тэгэх юм бол одоо p-ийн x гэдгийг мэдээж үчиж шүү дээ. Тэгвэл бол x y z гэж байхгүй. P-ийн z гэж ингэж болно гэсэн. Одоо бид нэр print-ээ болиулчихъя. Тэгэнгүүтээ за энэ стримийг түрдгээр коммент болгочихъя. Тэгэнгүүтээ ингэх юм бол шууд хэвлэж болно гэсэн. Одоо бид нэр p1-ийг шууд хэвлэнэ гэсэн. За ингэж шууд хэвлчихэж байна. За ингэж бас хийж болдог байх нэ. За тэгвэл одоо оролтоо туршиж үзье. За энийг за энэ яг үндэ байхгүй ч гэсэн болно. Зүгээр л ямар одоо бүтцтэй вэ гэдгийг ерөнхийд нь биччихэд болно. Заавал тэр хувьсгчийн нэр нь ер нь хувьсгчийн нэр нь байсан ч энд байгаа хувьсгчийн нэр энд байгаа хувьсгчийн нэрээс ялгаатай байж болно.
Тийм болох учраас зүгээр бичихгүйгээр хийчихв. Тэгээд энийг болохоор одоо доор нь тодорхойлж өгнө шүү дээ. За friend-ийг нь арилгаад friend-ийг нь арилгангуудаа input stream-ээ in гэчингүүтээ байрлал нь болохоор position гээд за энэ дээр ягаад const-ыг бичихгүй байна вэ гэхээр бид нар чи хэвлэж байгаа юм чинь угаасаа тогтмол байж болно шүү дээ. За харин энэ дээр хэвлэхгүй бид нар энийхээ утгыг нь өөрчилнө. Тийм учраас тогтмол байж болохгүй гэсэн. Тогтмол юмны чинь утгыг нь өөрчилж болохгүй учраас тогтмол байж болохгүй гэсэн. За энэ дээр болохоор ин гिचингүүтээ p-ийн x, p-ийн y, p-ийн z-ийг ингэж оруулдгаар хийж болно. Одоо бид нар зүгээр энд p гэж за position p гэж зарлчих л та. Тэгэнгүүтээ c-ийн гिचингүүтээ p гэж болно гэсэн үг. Тэрнийхээ дараа болохоор бид нар шууд хэвлэлтгээ хийчих. Cout p гэж. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр энэ c нь энэгээр орж ирнэ гэсэн үг. Энэгээр ороод ирчихнэ. Харин position болохоор энэгээр ороод ирчихнэ. Тэнгүүтээ ер нь бол энээс ялгаагүй юм гэсэн үг л дээ. Яг энэ функц нь ажиллахдаа. За харин энэний хувьд болохоор бид нар энийг дахин тодорхойлж байгаа шүү дээ. Энэний хувьд болохоор c нь out-ийн оронд cout орж ирээд энэ position-ийн оронд энэ орж ирээд тэгээд яг cout гэж хэвлэж байгаатай адилхан л гэсэн үг л дээ ер нь бол. За одоо туршиж үзье. P дээр заавал нэр утга өгөх хэрэгтэй шүү дээ. За P дээр утга өгдөггүйг нь бас хийгээд өгье. Өгдөггүйг нь зүгээр хоос орхич. Анхдагч байгуулагчийг нь хоосноор зүгээр хийгээд өгье. За одоо утга оруулна. P дээр 10, 99, 888. За биш 8888. За ингээд утгаа ингэж авчаад шууд ингэж болно гэсэн үг. Ер нь бол ингээд бүх операторуудаа дахин тодорхойлж болно. Одоо ингэчих юм бол операторыг дахин тодорхойлох нь ямар давуу талтай вэ гэхээр ингэж шууд нэмэх үйлдэл ч юм уу ингэж хийж болно гэсэн үг. За хэрвээ оператор дахин тодорхойлоогүй байх юм бол ингэх шаардлагатай болно шүү дээ. Жишээ нь нэмэх үйлдэл хийдэг зүйл бичнэх юм бол одоо position гэчихгүйтэй add гэдэг функц биччихэнгүүтээ ер нь бол эндээсээ p-ийн цэг add гэж дуудана гэсэн үг. Тэгэхгүйгээр илүү амар зүгээр нэмэх үйлдэлээрээ дуутах нь. За оператор ашиглаж дуутах нь илүү амраа л гэсэн үг юм бол. Бас ер нь бол ойлгомжтой шүү дээ. За add нь ч гэсэн ойлгомжтой л дээ. Гэтэ оператороор биччихвэл илүү амар л гэж байгаа юм л да. За дараагийнх нь утга өөрчлөх оператор дахин тодорхойлох. За утга өөрчлөх оператор гэдэг нь манай тэнцвүүтэй операторуудыг хэлээд байгаа. За эдгээр бүгд тэнцвүүтэй байна. За ер нь бол за тийм болохоор энэ хоёрыг л зүгээр туршаад татчихаа босно угаасаа тодорхой гэсэн үг шүү дээ. За утга өөрчлөх оператор маань болохоор за энийг копитч. За энд нь болохоор position-га ингээд point-о буцааж байгаатай л position-го буцаана. Утга өөрчлөх оператор нэг тэнцвүүнгүүтэй. За за энэ нь болохоор x-тэй p-ийн x-ийг өгнө. Ер нь тэнцүү гэдэг чинь хуулна гэсэн үг шүү дээ. Ер нь бол хуулна л гэсэн үг юм. Y-ийн тэнцүү хуулагч байгуулагчийг л хийж байгаа гэсэн үг л дээ. Яг өөрөө зориулж бичиж байгаа. Хуулагч байгуулагч гинэ. Хуулагч байгуулагч нь болохоор зөвхөн байгуулах үед нь л яаж байгаа шүү дээ. Харин энэний үед болохоор бүх үед байгуулсныхаа дараа ч ингэж тэнцвүүгээр утгыг нь өөрчилж болохоор хийж байгаа гэсэн үг. Хуулагч байгуулагчийн хувьд бол зөвхөн байгуулж яхад тэнцвүүг ашиглаж болно. Харин энэний үед болохоор бүх тохиолдолд ашиглаж болно гэсэн үг. За y-д нь болохоор p-гийнхаа y өгчнө. Тэнгүүтээ z-д нь p-ийн z-тэй өгчнө. Тэнгүүтээ өөрийгөө буцаачна. This гээд урталт нод тавьчих юм бол энэ хаягн дээрх утгаа буцаачнаа гээд өөрийгөө буцаачнаа. За ингэж утга өөрчилж болно. За одоо нэмэх тэнцвүүтэйгээ туршиж үзье. Тийм бол хасах тэнцвүү нь угаасаа яг адилхан юм чинь туршихгүйгээр явчаа. За нэмэх тэнцвүү чинь угаасаа тодорхой. Эннийхээ оронд л нэмэхээ бичиж шүү дээ. За ингэ болоо. Ер нь бол бүгд яг адилхан гэсэн үг. За одоо p нэмэх тэнцвүү position за иймэр ингэж нэмэгдүүлнэ гэж болно гэсэн үг юм. C-ийг хэрэггүй. C-ийг арилгая. Тэгээд бас анхдагч байгуулагч нь одоо рандом утгатай болохоор энд
рандом юм шиг тоонууд гараад ирчих магадгүй л. Хатагч байгуулагчаараа текст утгатай байгуулагч байна. Бид нар текст утгатай болохоор ингэж нэмэгдээд ингэж гарч ирж байна гэсэн. Би харин одоо хүснэгттэй адилхан рандом утгатай гарч ирэх болов гэсчгүй юм байна. Эцнэр угаасаа хүснэгт биш болохоор рандом утгатай гарч ирэхгүй юм байна л да. Яг анхны утга нь болохоор тексттэй. Ер нь тооны анхны утга нь тэг. Хүснэгттэй сайн ямарчиж. За ингээд болж байна. За энийг болохоор арай өөрөөр бас хийж. За арай өөрөөр гэвэл одоо P2 гिचингүүтээ P2-т нь одоо 1 2 3 гээд ингэчингүүтээ шууд P-д тэнцүү P2. За хуулагч нь болохоор зөвхөн байгуулж байгаа үед ингэж болдог бол одоо бид нар шууд тэнцүү гэж ашиглаж ингэж болно гэсэн. За энийг хийчлээ. Дахиад нэг арай өөрөөр хийж болно. За одоо энийг би арай өөрөөр хийж үзье. Эндээ int-ийг авч болно. Ер нь бол ямар ч төрөл авч болно л доо. Int хийчингүүтээ за i тоогоо авч. Тэнгүүтээ бид нар энийг i тоогоороо нэмэгдүүлэхээр хийж болно гэсэн. За ингээд болоо. Гэхдээ энийгээ туршиж үзээгүй шүү дээ. Туршиж үзэх хэрэгтэй. За нэмэх тэнцүү гингүүтээ 10-аар нэмэгдүүлж. Тийм бол 11, 12, 13 шүү дээ. За энэ заавал өөрийнх нь төрөл байх шаардлагагүй. Ер нь бол ингээд ямар ч төрлийг оруулж ирж болдгоо гэсэн. Одоо өмнө нь ч гэсэн бид нар заавал ингээд position байх шаардлагагүй. Зүгээр int тоотой ч гэсэн жишгээр хийж болно гэсэн. Ер нь бол энд нь ямар ч төрөл бичиж болно. Ямар ч төрлийг ингэж бичиж болно л гэсэн үг л дээ. За одоо энэ дээр чинь int нэг тоо оруулж ирэх юм бол бүгдийг нь x тэнцүү одоо i тоотой ингэж жишиж ер нь болно гэсэн. За тэгэж бас хийж болох нэ. За энийг ойлгосон бахаа гэж бодож байна. За функц дуудах оператор, дөрвөлжин хаалт оператор, ангийн гишүүн рүү хандах оператор дахин тодорхойлгоо. За функц дуудах манай энэ бөөнхий дугуй хаалт операторыг дахин тодорхойлъё. Энэ нь болохоор ямар ч төрлийн жагсаалт байж болно. Яг ингээ өөрөө яг функц чигээр за энийг уусаа бичих үед ойлгомжтой болно. Ярихад жоох эвгүй юм байна. За энэ ер нь ямар ч утга буцаадаг байж болно, утга буцаахгүй ч байсан болно. За утга буцаахгүйгээр хичээл та. За энэ дээр болохоор буцаадаг гэсэн мэт хэлээ зүгээр буцаахгүйгээр хич. Тэнгүүтээ оператор энийг дахин тодорхойлно. Тэнгүүтээ энд нь юу авдаг вэ гэхээр за хамаагүй нэг тоо авдгаар л хийчих ганцхан тоо авдаг. Ер нь бол юу л авдгаар хийж болно гэсэн үг. Тэнгүүтээ энэ дотор нь зүгээр бидлээ хэвлдэг юм хичээл та. Cout аагаа хөвчдөг. Зүгээр ийм ч юм хийж болно гэсэн үг. За одоо энэ жишээ нь P гिचингүүтээ шууд бөөнхий хаалт явуучих юм бол бид нар чинь энэ оператороо дахин тодорхойлсон учраас одоо хийж гинэ гэсэн. Тэнгүүтээ энд нь 1 2 3 гээд зүгээр 1 2 3 гэдгийг хэвлдэг юм хичлээ гэсэн. Ингэж бол яаж дахин тодорхойлж болно. За ингээд 1 2 3 гэдгийг хэвлчихлээ. За энд нь болохоор юу ч юм ямар ч параметр бичсэн болно. За буцаах утгатай ч болсон болно, утгагүй ч байсан болно. За ингээд дахин тодорхойлчлоо. За тэгээд за энэ болохоор бас ер нь бол ямар ч байсан болно л тоо. За гэхдээ хэдлээ арай гоёор энийг хийж үзье. За энийг ч гэсэн ер нь яг тийм болгоч идэв. Энийг хэдлээ арай гоё болгоч. Тэгвэл энд нь индекс гिचгүүтээ шууд return хийдэг. Return гингүүтээ энэ тэг байх үед бид нэр x-ийг нь буцаачдаг. За эсрэг тохиолдолд энэ нэг байх үед y-ийг нь буцаачдаг. За эсрэг тохиолдолд z-ийг нь буцаачдаг хийчих юм бол эн чинь яа гэсэн үг шүү дээ. X, Y, Z-тэй яг ингэж авна гэсэн. За одоо би 1 гэж авах юм бол Y-ийг нь авна гэсэн. За иймэрхүүгээр бас гоёор хийж болно. Манай тохиолдолд одоо хаалтыг одоо иймэрхүү зүйл ашиглах юм да. Одоо дөрвөлжин хаалтаа бас иймэрхүү зүйл ашигладаг гэж. За угаасаа 3-10 байгаа учраас 10-ыг гараад ирж байна гэсэн. 1 гэдэг чинь яг Y-ийг нь л бид нар буцааж ийн гэсэн үг шүү дээ. Дөрвөлжин хаалт нь бас яг адилхан хийчих. Ингээд ер нь яаж хийж болно гэсэн үг. За ингээд дөрвөлжин хаалтаа турш үзээг байгаас. За уус туршсан ч адилхан л та. Ингэж өөрийгөө хүснэгтчгээр ингэж бас ингэж хийж болно гэсэн үг. За ингээ 10.
Хөө ингээд энэ яхаар 10 гардаг лээ бодоодсон чинь. P нэмэх тэнцүү 10 гэдэг чинь x-ээ P ч нэрээ энд тэг байгаа шүү дээ. Би энтэй андуурч. За ингэж хийж болно. За энэ оператор. За нөгөө манай sum оператор маань. Энэ операторыг яа дахин тодорхойлдгийг мартсан байна. Хайч. За C нэмэх оператор overload-ийн хөөе гараад ирлээ шүү дээ. Энийг яа тодорхойлдог вэ? За энэ болохоор яг нөгөө ном шүү дээ. Intuitive point-ийн C++ гэдэг нь. За энийг яаж дахин тодорхойлдгийг хараад тодорхойлсныг харъя. Дахин тодорхойлж. Энд байна. За ингэнгүүтээ ашиглалт нь хаана байна? SP smart point руу болохоор SP бичээд F гэдэг функц дуудсан юм шиг байна. F гэдэг функц байгаа мó? Энэ функцийг дуудсан байна. Энэ болохоор юунаас удамшсан байна? Энэ удамшаагүй зүгээр ингэнгүүтээ энэ дотроо ингээд агуулсан юм байна. За энэгээр орж ирэнгүүтээ за ингэж ашиглаж болох юм байна. За энийг нь болохоор харах юм бол энэ өвсийг нь болохоор энд байгуулагчаараа оруулаад өгсөн шүү дээ. Тэнгүүтээ за энийг туршаад үзчихье шууд. Энэ бол хаягаа буцаадгаар хийнгүүтээ ингээд энэ орж ирээд хэрвээ өвсгийн А-гийн индексдэг нь өвсгийн А гэдэг үснэгт. За А-гийн өвсгийн А-гийн яг тухайн индексдэх хэн одоо чинь худлаа байх юм бол дээрээ value өгчөнгүүтээ энийг буцаачингуудаа. За үнэн байх юм бол яг А-гийн тухайн индексдгийг нь зүгээр л энэ А-гийн индексдгийг буцаачиж штэ. Гэтэ энэ одоо А-гийн индексдгийг буцааж байгаа мөртлөө энд юм функц биччихвэл гэдэг нь гайхал байна л да. За би энийг болохоор өмнө ашиглаж үзэж байгаагүй л дээ ер нь бол. За туршиж үзье тэгээд. За энэ операторын угаасаа л тэнгүүтээ хоосон гингүүтээ энд нь cons гэж бичиж. Тэгэхдээ өөр хэд хувилбарыг харж үзье. Яаж ашиглах нь вэ? Бүгд л ерөнхийдөө л ойролцоол явж байна. Гэтэ заавал хаяг байх албагүй шууд энд заалтаар нь ч гэсэн дамжуулаад өгсөн. Ашиглахтаа болохоор хаана яаж ашигласан байна? Энэний энийгээ зүгээр буцаасных нь энэ буцсан утганых нь ямар нэгэн үйлдэлийг ер нь бол хийнэ л гэсэн үг юм байна. За одоо турш үзье. За тэгэхээр энд нь болохоор бид нар position за одоо юугаа буцаач л да. Хаягаа буцаач. Өөрийнхөө хаягаа буцаадгаар зүгээр хийж чинь. За тэнгүүтээ энэ болохоор return гээд this-ээ буцаачдаг. Энд юу яаж хийж болно гэсэн үг л дээ. Бичиглэл нь болохоор энэ юм байна. Ингэнгүүтээ энд нь гэхдээ би юм байчж болно байхгүй ч гэсэн болох л байх л та. Гэтэ энд би бол ягаад const гэж байгааг сайн ямар ч гэсэн тогтмол гэдэг. Гэтэ ягаад эндээ бичээд байгааг сайн ойлгохгүй байна л да. Гэтэ энд параметр бичиж болох байхаа бараг. Би бол болох л байх гэж бодож байна. Гэтэ дараа нь туршаад үзье. За тэгвэл одоо P-гийн ингэчих юм бол би өөрийнхөө хаягийг авчиж байгаа гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө хаягийг авсан юм чинь зүгээр x гээд ингээд энийгээ
дуудаад өгч болно гэсэн үг. За ингээд зүгээр би өөрийнхөө x-ийг нь хэвлэнэ л гэсэн үг энэ юм. За const энэ const-ыг арилгая. За ингээд ер нь бол би өөрийнхөө хаягийг авдгаар хийж байгаа гэсэн үг. Энэ const гэчээрийг тогтмол болгох гинөө. Энэ ажиллажлаа тийм билгүүт. За одоо бол ер нь бол за одоо энэний үр дүндээ ямар нэг юм буцаадаг байх хэрэгтэй. Тэр буцаадаг утгаал шууд ашиглаж байна гэсэн үг. Би одоо ингэхээр шууд DC-г ашиглаж байна л гэсэн үг юм бол. DC хэрвээ би энд нэг юм ингэчил та. Тэгээ энэ би дээр зүгээр нэг int за A гэдэг хувьсагт орлчаа. Тэнгүүтээ энийх нь утга нь 10. Тэнгүүтээ би болохоор тэр A-гийн хаягийг ч буцаасан болох байхгүй юу? Ер нь бол за A-гийн хаягийг нь буцаачаа. Энэ тэгвэл int төлөө хаяг байна гэнгүүтээ A-гийн хаягийн ингээд A-гийн хаяг хүрээд байна. A-гийн хаяг ирснийх нь утгыг нь аавны юм бол ингэж авах юм шиг байна. Харин тийм хажуу сонирм болчих шиг гэсэн. Энд нэг ямар юм бичих хэрэгтэй. Ихэвчлэн юунд ямар нэгэн бүтэц ч юм уу тиймэрхүү юм дээр л ашиглаж болох юм шиг байна л да. За одоо бол болох уу? За одоо бол энд A гिचингүүтээ энд нь A гэдгийг зарлаад өгсөн. A төрлийн A. Тэнгүүтээ энд буцаахтаа болохоор A гингүүтээ A-гийн хаягийг буцаачнаа. За A-гийн хаягийг буцааж идэх байгаа дээр одоо ямар нэг үйлдэл нь шүү дээ. Тэр үйлдэл нь болохоор A-г авнаа. P-ийн энэ гिचүүнтэй A-г авчнаа. Ингээд хийчих гэсэн үг. За A ч нэрээ text утгатай шүү дээ. Би ямар нэг утга өгөөгүй болохоор за default утга шууд ингэж өгчөж болно. Нэрээ эдгээр дээр ч гэсэн default утга шууд ингэж ч юм уу өгч болно шүү. Болох байгаа шүү. За ингээд A-гийн утга нь 10 явуулчих гэсэн. Ер нь бол яг юу ч дамжуулж болно. Гэхдээ яг буцааж байгаа юм чинь за бүтэц ч юм уу анги ч юм уу байх хэрэгтэй. Яагаад гэвэл юм чинь дотогшоогоо ботож орддог юм байх хэрэгтэй гэсэн. Int тоо чинь болохоор зүгээр л тоо учраас ямар нэгэн дотогшоогоо орно гэсэн юм байхгүй шүү дээ. Харин бүтэц чинь болохоор энэ дотор наа гэдэг юм байгаа учраас ингээд дотогшоогоо орж байна. За анги чинь болохоор бас ингээд дотроо гişүүдтэй учраас болж гинэ гэсэн. Дотроо гişүүдтэй юм руу ингэж хандаж болоод за дотроо ямар ч гişүүнгүй байх юм бол болохгүй байх нэ л. За энэ дэр тэгтээ дахиад нэг туршаад үзье та. За хэрвээ int гिचингүүтээ хүснэгтэй байвал за 1 2 3 тэнгүүтээ би хүснэгтэй батаач л та. Тэгвэл баг болох юм шиг санагдаад байгаа юм. За энэ ч угаасаа А гэдгээ батаачхад хүснэгтэй батаач шүү өөр хаяг юм чинь. Энэ тэгтээ int тод байх хэрэгтэй гэсэн үг. Энэ тэгэхээр жаа биш. Ингэж болох болов гэдгийг туршиж үзэх гэсэн юм аа. За ингэж болохгүй юм шиг байна. За ямар ч гэсэн ингэж ашиглаж болох юм байна. За энийг сая анх удаа ашиглаж үзсэн болохоор жоохон юмрлаа. За дараагийнх. За ер нь бол оператор дахин тодорхойлох нь дусчлаа. За тэгээд ойлгосон бахаа гэж бодож байна. За дуслаа.